Далахын дэнжийн өв. Монголын нүүдэлчин соёл суурин амьдралтай огтлолцсон түүхэн онцгой нэгэн орон бол гандан тэгчинлэн хийд орчин дах их хүрээний үлдэцвэлээ. Энд зөвхөн шашин номын үйл бус, нийслэл хотын үүсэл хөгжлийн ой санамж төдийгүй уран барилга архитектурын уламжлал оршсон газар юм. За энэ гандан тэгчлийн хийд болоод ерөнхий Монгол дэлгэрсэн бурхны шашны одоо сүүлийн дэлгэрэлт гэх үү. Тэгээд эсвэл зарим нь дунд дэлгэрэлтийн үе гэж үздэг. Энэ нь бол ялтчгүй шарын шашин Монголд одоо зонхлон дэлгэрсэн энэ үеийг хэлдэг. Тэгээд тэр бол өндөр гигийн зан базар Монголд одоо өөрөө мэндэлсэн явдлаас одоо эхэлдэг. Тэгээд энэ Түшээ Тангомд оржийн хүү болоод мэндэлсэн тэр хүү одоо өндөр гигийн бол Монгол бурхны шашныг яг одоо зөв ёс орно гэх юм уу тэр тусмаа нэг урсгалыг зонхлон баримтлах энэ болгож Монголд төвдөж дэлгэрээгүй тийм байдлаар Монголд зөвхөн гэлэг баг дэлгэрүүлж өгсөн байдаг. Гандан тэгчлийн хийдийн одоо түүх бол Монголын одоо 5 дугаар богд Жавзандам нутагтай шууд холбоотой. Өөрөөр хэлэх юм бол 1838 онд зүүн хүрээнээс буюу одоо хүрээнээс 2250 ламыг гандангийн дэнж дээр суулгаад тэгээд дунд нь одоо 5 дугаар богд өөрийнхөө номынхоо ордныг байгуулад ингээд тэр дэнжийг дэнж дээр одоо байгуулсан тэр хийдийг бол гандан тэгчинлэн хүрээ гэж нэртэй байгуулсан ба. Энэ бол одоо архивын баримтанч байна, богдуудын намтарч одоо яг энэ нэрээрээ хадгалжуулсан ба. Тэр өөрөөр хэлэх юм бол гандан тэгчлийн хийдийг байгуулсан энэ одоо асуудал бол зөвхөн одоо гандан гэдэг нэг юм хийдийг байгуулаагүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол энийг бол одоо гандан хийдийг одоо гэр сууршилтаа ингэж хамтран байгуулсан, одоо хамтд нь ингэж байгуулсан. Тэгээд энийгээ бол хүрээ гэж нэрлсэн юм байна гэдэг нь бол ингэж тодорхой болж байгаа. Тэгэхээр Монголын түүхэнд 20 дугаар зууны эхэнд бол ийм хүрээнүүд маш олон байсан. Нийтдээ 700 гаруй байршилд ийм хүрээ хийд байсны 160 гаруй нь бол яг хүрээ гэдэг нэртэй байсан буюу яг ийм хүрээ зохион байгуулалттай байсан гэж хэлж болно. Тэгэхээр гандангийн энэ зохион байгуулалт буюу энэ бүтцэн бол монголчуудын одоо 2000 жил хэрэглэж ирсэн ийм хүрээ гэдэг ийм одоо төлөвлөлт буюу ийм бүтэц байгаа. Тэр хүрээ гэдэг бол нэгдүгээр тийм дугуй хэлбэртэй, дунд нь ордон байдаг, гуравдугаарт нь ордных нь уртал нь одоо ийм задгай, одоо ийм талбай маягийн зүйл байдаг. Дөрөвдүгürt нь яг үхээр тэр хүрээн дотор байгаа тэр хашаа гэрийн хаалга бол бүгд урагшаага хардаг гэсэн ийм дөрвөн үндсэн одоо ийм хэв шинжийг хадгалдаг. Тэр үндсэн одоо дээрээс харах юм бол яг одоо Монгол гэр шиг ийм дугуй хэлбэртэй харагддаг. Тэгээд дундаа бол ордонтой үндсэн хэв шинж нь тэгээд өөрөөх юм бол тэр ордныг тойрсон тийм гэр суурьшлийн одоо бүс үүсгдэг гэдгээрээ бол маш их том юм онцлогтой юм байна. Тэгэхээр өнөөдөр гандан тэгчлийн хийдийг дээрээс нь харахаар ерөөсөө яг тгийж харагддаг байхгүй. Өөрөөх юм бол дунд нь ордонтой тэгээд нэм тойрсон юм гэр суурьшлийн бүс үлдсэн. Тэгээд гандангийн одоо тэр хэрмэ ашааных нь уртлын хэсэг нь задгаа одоо бол бүр тэрнийг өндөргийн заносрын нэрэмжт гудамж гэж нэрлэлсэн байгаа. Тэр энэ бол ерөөсөө хүрээ ба. Тийм учраас энийг бол 20 дугаар зууны ихэнх хүртэл бол одоо гандангийн дэнж, гандан тэгчинлийн хүрээ, бүр баруун хүрээ гэж хүртэл нэртэй байсан. Хүрээ олон удаа нүүдэл суудал хийсний эцэст энд одоо их хүрээ буюу өргөө гэдэг энэ газар одоо буудалснаас нь хойш бол энэ гандан тэгчлийн хийд үүссэн маа гэж. Тэр хүрээ гэдэг чинь сүсгтэн нь сүм дугнаа дагаж, хийдээ дагаж ингэж ирсээр хүрээ үүссэн түүхэн энэ шүү. Тэгэхээр Улаанбаатарын анхны үүсэл яалтчгүй гандан тэгчлийн хийд болж байгаа. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл нь 17 дугаар зуунд байгуулагдсан их хүрээнээс үүсэж 18 дугаар зууны сүүлчээр Богд хан уул, Туул, Сэлбийн савд суурьшин тогтож хот суурьны анхны дүр төрхөө олсон түүхтэй. Тэр цагт Далахын дэнжид өнөөгийн Монголын шашны төв гандан тэгчлэн хийдийн суурь тавигдаж, эрдэм ном цогцолж, үйлс бүтээл дэлгэрч, зүг зүгийн сүсэгтэн буянтны үлгий газар орон байгуулагдсан түүхтэй. Гандан тэгчлийн хийд одоо энэ өндөр дэнжийг бол Далахын дэнж гэж нэрлсэн энэ газар анх одоо дээдс мэргэд одоо шинжиж үзээд за энд гол нь хүрээг
гол төвл одоо татсангуудаа байгуулъя гэдэг энэ дэнжийг сонгосон байд юм байна. Тэгээд энэ талхын дэнж дээр бол тэр гандан их одоо бурхны орон гандан гэдэг орноос одоо гэрэл туссан, бод модных нь навч туссан гэж гэдэг юм уу энд буусан. Ийм учраас энд одоо гандан нэртэй хийд байгуулсан тухай. Одоо энэ манай шарын шишний нэр томьёо шүү дээ. Ерөнхий гандан нэртэй хийдүүдээс бол гандан гэж нэрлэдэг учир нь бол Гэлүгбаатар ягт холбоотой байдаг. Тэр майдэр эхлээд бурхан багш залраа дараа нь майдэр одоо оршоод номоо номлож байгаа. Тэр бурханы орон бол гандан түштийн орон гэж нэртэй. Тэр Түшитагийн орноос энд бол одоо гэрэл гэгээд тусснаар бэлэгшээж энд хийдэ байгуулсан бөгөөд энэ хийдийн нэрийг гандан гэр хэлсэн. Гандан тэгчинлэн гэж нэрлсэн учраас болоо тэгж нэрлэдэг. Тэгээд энд бол маш олон бодисатва төрх юмаа гэдэг юм лүндэн одоо ирээдүйн бошиг үзүүлсэн ингэ шинжсэн газар байт юм аа. Тэгээд далхын дэнж гэдэг нь бол яг энэ уг газрын өөрийнх нь унган нэр юм шиг байна. Тэгээд энэ одоо зарим их сурвалжид бол Чингисийн одоо онгон сахиус одоо тогс үлдийг энэ дээр тагтдаг байснаасаа одоо түүний тэнгэр далах тэнгэрийг тагч ийсэн юм аа гэдэг. Тийм далах тэнгэрийг тагтдаг байсан учраас далахын дэнж гэж нэрлсэн гэж. Далах гэдэг нь далаа гэдэг ата тэнгэр. Ата тэнгэрийн нэр шүү дээ тий. Дайсан тэнгэр. Ата тэнгэрийн нэрээр нэрлсэн ийм дэнж юм аа гэж хэлдэг. Гандан нэгшлийн хийд бол нэгдүгээрт одоо Монголын одоо энэ одоо өнөөдрийн тийм Улаанбаатар хот анх үүссэн, Арангаа аймаг үүссэн, одоо юу гэдэг Өрөнгөө аймаг үүссэн, Монголын бүх аймагуудын үүссэн түүх нь бол ерөөсөө энэ сүм хийдийн суурьшил өмстэй тэр чигт холбоотой байдаг. Одоо нэг үгээр хэлэх юм бол энд дандаа хүрээнүүд байсан гэсэн үг. Монголын сумууд ч гэсэн ялгаагүй. Өнөөдөр Монголд байгаа 300 гаруй сумын ихэнх нь яг үхээр ерөөсөө энэ сүм хийдийн суурьшилтаас л Шинэ засгийн нэгж бий болоод үүссэн байхгүй. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл гандан нэгжлийн хийд бол манай Улаанбаатар хотын одоо анхны тэр суурьшлийн бүсийн анхны тэр бүтцийг хадгалж байгаа тэр түүхэн газар байгаа байхгүй. Бүр цаашлаад ярих юм бол Монголын одоо энэ суурьшлийн бүсүүдийн анхны загвар бүтцэн энд явж байна гэсэн үг. Тий. Тэр энэ бол яг үхээр тэгээд тэр нь яг үхээр цор ганц Улаанбаатар хотод тэр нь хадгалагдаад үлдсэн гэсэн үг. Одоо аймагуудад одоо юу гэдэг яг гандан шиг сүм хийдтэйгээ суурьшлийн бүс нь хамт үлдээд тэгээд дээр нь хүрээ гэдэг бүтцэн бас яг нь үлдсэн энэ түүхэн орон зай ерөөсөй байхгүй гэсэн. Хүрээний үеийн дүр төрхийг өгүүлэх хуучны зураг баримтууд өнөөхөр нэгийг өгүүлнэ. Нарийн мушигралдсан гудамж, модон шургааган хашаа, дааман хаалганы цаана, лам нарын номын хур бууж айл өрхийн амьдрал урсан өнгөрнө. Энэ бүхэн санамсаргүй мэт боловч дотоод жамаараа уялдсан хүний ах уй сэтгэлгээтэй нягт холбогдсон зохион байгуулалт байлаа. Энэ бүтээл дээр бол бусад одоо их хүрээний бүтээлээс ялгарах одоо бүр гоё дүрслэлүүд гэвэл одоо зах зээлийн газар юм. Зах зээлийн газар дээр бол одоо гадаад дотоодын жуулчид те одоо Оросын консулын газрыг зурсан байгаа юм. 2 давхар одоо хавтгай дээвэртэй байсан гэсэн. Тэгээд тэр Оросын консулын газрын ойр орчим зах зээлийн газар болохоор тухайн үеийн Орос цэргүүдийн хувцаслал те ямар хувцас өмсөж ийсэн. Тэрнээс гадна энэ бүтээл дээр яг гандан тэгшлийн хід рүү одоо ламнар гарч ирсэн бүрээд бишгүүрээ үлээгээд хутуул сэмрэм гээд 5 дугаар богдыг хутуул сэмрэмтэй хүлээн авч байгаа юм төрслөгдсөн байдаг. Тэгээ энэ бол ямар ач холбогдолтой гэхээр үе үеийн богдуудын одоо сэмрэмтэй хутуул сэмрэм одоо тэр яслал ямар одоо хүмүүс явдаг байсан дагалдаж те ямар үйл явдал болдог байсан гэдгийг бол өргөн цаар хүрээтэй төрсөлж маш тод том руу нарийн ихтэн бай төрсөлж өгснөөрөө бас энэ нөгөө биднэрт өглөгдөн ирж байгаа өв соёлын одоо нэг хэсэг. Миний ирээдүйн хүрээ гэдэг л 7-8 дугаар богдын гэдэг баха нэг зурсан зураг нь байдгийн гинлээ хаана хадгалагдж идэг. Тэн дээр энэ гандан дэшний хийдийн Жанрасгийн дугуун тэргүүтэн бүгд зурагдсан байдаг. Уг нь Жанрасгийн дугууныг бүтээгээгүй байсан гэдэг баг. Их эртний зураг юм гинлээ. Миний ирээдүйн хүрээ одоо богдын хүрээ гэдэг нэртэй. Тэгсэн чинь энэ арын
их нялхсан хавийн барилгууд зурагдсан гэж байгаа байхгүй тийм дээр. Энд ч одоо сүүл баригдсан бидтэй энэ чинь. Тэгэхээр энэ яагаад тэн дээр зурагдсан юм бол гэж ийм одоо яриа байдаг. Тэгэхээр яг магадгүй ирээдүг болгохдоо энэ Гандангийн арын динжиг энэ чигтэн зурсан юм болоо да гэж. Тэр 18 19 дугаар зууны үед бол их хүрээ дүрслэж зурх зургийг бол одоо үе үеийн богдууд одоо тэтгэжтэй зарилгаар лүндэн зарилгаар богдын лүндэн зарилгаар бүтээгддэг байсан байгаа. Тэгээд тухайн цаг үеийнхаа бас нэртэй уран бүтээлч бүтээдэг мастер одоо тэрүүгээр тосхон үнд бүтээлүүд гэж хэлэгддэг. Тэгээд энэ бүтээл маань болохоор их хүрээг одоо яагаад зуруулах болсон гэдэг нь бол одоо үе үеийн богдууд хэрэгцээ шаардлага бас байсан баг гэж үздэг. Одоо гадны дотны жуулчдад тий их хүрээ хот маань одоо ийм хот юм аа гэдэг нөгөө нэг дэлгэрэнгүй одоо нэг палан зурагч юм уу эсвэл тэрийгэ бүр ингээд анхлан одоо ингээд тэмдэглэгээ маягаар зурж исэн бол сүүлдээ бүр ингээд бүтээлийн дайнд тий бүр энэ цаг үедээ ингээд эрхөөцтэй хосгүй үнд бүтээл болтол нь одоо тэгж хөгжүүлж ирсэн байна. Тэрүүгээрээ бол одоо энд дээр зурагдсан дүрсэл болгоно нь мастер ажиллагаатай одоо тухайн үеийн одоо их хүрээний нэрт урчуудын бүтээл гэдэг нь бол маш тодорхой харагддаг. Үе үеийн богдууд одоо энд хүрээд буудлаа, энд хүрээнд суулаа. Тэгээд одоо гандан тэгчлэн хийдтэй одоо сууж гэх юм уу гандан тэгчлэн хийдэ удирдан залж ингэж одоо явсан. Тэгэхээр энд бол боддын соёлын буюу тухайн үеийнхээ хамгийн их дээд сургуулиуд төвлөрж исэн гэж хэлж болно. Тэгээд энд бол хамгийн нандин одоо шүтэн урлууд бол байсан. Гэхдээ 1930-аад оноос одоо хойш 37 оноос 47 онд эргээд нээгдсэн гэж үзэхэр чим. Тэр оноос хойш гандан тэгчлээд нандин шүтэний цуглуулга болсон байхгүй юу? Яагаад вэ гэхээр нөгөө бүх газар орон хийдүүд хаагдаад бурхан шүтэнүүд нуугдаа тий одоо ингээд алга болж зарим нь одоо авж далт хийсэн шүтэнүүдийн 1947 онд гандан тэгчний хийдийг эргэж нээх тушаал гараад одоо соёлын үзмэр маягтай байлгаж явах энэ үед бол за юутайч хүрээ эргээд нээгдэж байгаа юм байна гэж үтсэн нутгийн хүмүүс тэр авж үлдсэн нандин шүтэнэ гандан давчирч залсан байт юм байна. Инхээр чинь газрын нандин нууж авсан нандин шүтэнүүд нь гандан цуглаж ирсэн учиртай юм. Нүүдэлчин ах уйгаас суурин соёлд шилжих энэ явцад орон зайн зохион байгуулалт нь нийгмийн жамаар тэлж шашин ах уй худалдаа зэргийг нэг дор багтаасан цогц орчин бүрдсэн байна. Гандан орчмын гудамж талбай өнөөхөр нарийн мушигралцсан хэв шинжээн хадгалсаар хуучин цагийн амьсгалыг чимээгүйхэн тээсээр шургааган хашаа, намхан сууц, модон хийц, уламжлалт хаалганы хэлбэрүүд нь цаг хугацаанд дарагдaltaгүй оршиж, Монгол архитектурын бодит өв болон үлдэжээ. Хотын төвд ийм төрхөөрөө хадгалагдсан үлдсэн түүхэн орон зай ховор билээ. Гадны хамт хэртэлтэй буудалтай шашны төвн ламдран тэнцээний байдаг тий. Одоо ингээд яг гоё ингээд түүхэн одоо ингээд зураг болоод үлдсэн байна. Энийгээ бид нар бол одоо ингээд маш сайн ярьж ах хэрэгтэй. Энэ нь одоо цаг үеийн одоо залуучуудад бол их хүрээ хот маань ийм гоё үн цэнтэйтэй дэлхийд байхгүй ингээд гоё эсгий турхтай гэртэй тийм цагаан одоо Азийн цагаан тагинч гэж нэрлэдэг гэсэн. Тухайн үед бол их хүрээ маань бол үнэхээр онцгой зохион байгуулалттай тийм байсан гэдгийг одоо түүхээрээ харж болж байна. Түүхэн дээр одоо түүхийг сонсоод төсөөлж чадахгүй бол одоо энэ үе үеийн богдуудын зурж үлдээсэн их хүрээний олон сайхан бүтээлүүд үүдэг. Тэгэхээр гандангийн бас хамгийн онцлог зүйл нь юу вэ гэхээр нарийнхан гудамжуудтай. Тэгээ тэр гэр суурьшилтэ үлдчихээр нөгөө яг тэр гудамжууд нь бас дагаад үлдчихэж байгаа байхгүй. Яг тэр тэнд одоо болтол нөгөө үе дамжсан ламнар сууж идэг, үе дамжсан гэрүүд байж идэг, үе дамжсан нөгөө хүрээ байшингууд байж идэг учраас хэдийгээр тэр ихэнх одоо хашаанууд нь одоо юу гэдгийг шургаагийн хашаанууд нь банзан хашаа болж үлдсэн ч гэсэн гудамжнуудын тэр хэв загварууд нь яг тэр хэвээр үлдсэн. Хэмжээ дамжаана яг. Тэр нарийнхан нэг л машин явах зайтай бол яг тэр хэлбрээр хадгалагдаа үлдсэн. Тэр өнөөдөр гандан дээр байгаа хамгийн үнэтэй юм юу вэ гэхээр гудамжны тэр хэв загвар байхгүй.
Яг гудамж нь ингээд хадгалагдаа үлдсэн. Тэгээ манай Монголд нөгөө хаалга урагшаага харддаг учраас нөгөө гудамж үүсгэхдээ дандаа нөгөө юм хөндлөн гудамжууд буюу хэвтэж чиглэлийн баруунаас зүүнээс одоо баруун тийш чиглэсэн гудамжууд үүсчдэг байхгүй. Тэр гандан дээрс яг тэр хэв шинжийг харж болдог. Тэгээ дээр нь яг үгээр ганц нөгөө нэг юм дугуй хэлбэртэй учраас юм тойрог хэлбэртэй учраас тэр нь нөгөө хүрээний бас хэлбэрийг бас хадгалаа үлдчихдэг гэсэн. Тэр өнөөдөр яг нөгөө хүмүүс одоо гандан дээр ингээ барилга байж үлдээгүйчтэй гэж байгаа боловч цөөхөн үлдсэн нэгдүгээрт хоёрдугаар гэх юм бол тэр гудамжууд нь яг хинхэн тэр хэлбэр загварууд нь бол яг үлдсэн байгаа. Тэгээ дээр нь яг үгээр цөөн хэдий ч гэсэн юм хүрээ барилга байшин те үлдсэн гэрүүд бас үлдсэн байгаа. Одоо жишээлх юм бол нэгж хадаас ороогүй тийм байшин байгаа байхгүй. Одоо тэр нөгөө Чоо хамбын хашаанд нь тийм биш үү. Өөр хэд хэдэн газруудад байгаа. Мөн гандангаас нүүлгээд одоо тэр нөгөө хамбын овоонд авэдсэн бас байшин савууч бас байна. Одоо яг тэр яваар хатгалагдаж үлдсэн гэдэг ч юм уу те. Тэр өөрөөх юм бол тэр байшингуудыг бид нэр одоо яг тэр гудамжтаан тэгээд аваад үлдчих юм бол тэр маш бид нэр үнэтэй аялал жуулчлалын ч юм уу соёл шашны тийм зүйлийг хадгалж үлдэж байна гэсэн ийм агуулга цаана явж гин гэсэн. Тэр өөрөөр хэлэх юм бол гандан дэгшлийн хийдийн одоо бит бүтцэж бид нэрэд. Бит тэр орон зай. Тэр бол өнөөдөр манай Монгол улсад байгаа одоо цор ганц тэр гудамж тий тэр барилга байшин тэр одоо хэлбэр ингээд цор ганц хадгалагдаад үлдсэн ийм түүхэн ийм соёлын орон зай гэж бол хэлж болох юм ба. Тэгээ тэр хашаанууд нь тэр үед чинь бас юм жижигхэн байсан байгаа шүү дээ. Зарим ихэнх нь 0.7-аар хүрэхгүй. Тэр яг тэр нь яг тэг хадгалагдаа үлдсэн байхгүй. Тэгэхээр өөрөөх юм бол бид нар юм хадгалагдаж үлдсэн үлдээг үгэхээсээ илүү энэ түүхэн бүтцэн тэр чигтээ хадгалагдаа үлдсэн байхгүй. Тэргээрээ энэ гандан чинь маш их юм онцлог юм гандангийн амин сүнс нь энд явж байгаа байхгүй. Далхын дэнж орчим нь хуучин хүрээний бүтэц суурьшлийн хэв шинж хадгалагдан үлдсэн чухал бүсүүдийн нэг юм. Энд үе дамжин амьдарч ирсэн айл өрхүүдийн ах уй соёл дурсамж шингэн үлдэж хотын түүхэн давхаргыг өнөө цагт холбосоор байна. Энд яг үхээр 10 үеэрээ балин хийсэн хүн байгаа байхгүй. 10 үеэрээ энд лам болж зураг зурсан хүн байгаад шүү дээ. 10 үеэрээ энд амьдарч тэр гандангийн хуралд оролцсон хүн байгаад шүү дээ. Тэгээд дээр нь яг үхээр энд яг үхээр хүрээ байшин гэж. Бүр одоо 1800 оны одоо сүүл үеийн хүрээ байшин баг. Тэгээд дээр нь боржгон байшин гэж бас байна. Тэгээд хүрээ гэр гэж байна бас. Юу ч байхгүй гэж хүмүүс яриад байгаа. Бид нар үнэхээр Улаанбаатар хотод байгаа, Монгол улсад байгаа цор ганц тэр үнэт зүйл, амин сүнс, ой санамжийг тээж үлдсэн. Бүр яг үхээр бидний өөрсдийн тэр айдентитийг илэрхийлж чадах, тэр таних тэмдгийг бид нар авч үлдэж чадах юм уу, чадахгүй мүү гэдэг асуудал дээр ирсэн байгаа юм. Монголд орчин цагт ийм суурьшлийн бүсүүд үлдсэн анхны тэр загварыг яаж авч үлдэх вэ? Яг тэр органикаараа буюу одоо тэр анх үүсэхдээ одоо хэний ч оролцоогүйгээр ямар нэгэн даргын, ямар нэгэн инженерийн, ямар нэгэн одоо хот төлөгчийн оролцоогүйгээр өөрсдөө ингээд бий болсон тэр амьд, тэр органик, тэр түүхэн орон зайг яаж хамгаалах үлдэх үү гэсэн ийм гурван агуулгыг ярьж гин гэсэн үг. Тэр энэ гурван агуулгыг яаж одоо ингэж одоо үлдээж гандан дээр одоо ингэж огтлцуулж, давхцуулж, үлдээж, хадгалж, хамгаалж ингэж цаашид ирээдүйд энийг уламжлуулах вэ гэдэг юм асуудлыг ярьж байна гэсэн. Гандан бол бид нар энийг тэр одоо юу гэдэг бааз системтэй орчин учраас энийг бид нар тэр чигт нь буулгачих гэдэг тийм орон зай огт биш байхгүй. Эний цаана нь миний одоо өмнө сая дурдсан тэр гурван агуулга цаана явж байгаа байхгүй. Гандангийн энэ дэнж өөрөө одоо хамгийн хүрээний гол оргилцэг байлаа гэж ярьж тэ. Гандангийн дэнж өөрөө энэ далхын дэнж маань энэ хүрээний яг бүтцийг хадгалж яасан анхны газар л да. Тэгээ энэ дээр одоо төв хотын мэн төвд байрлаж байгаа ганц гэр хороолол болцоод байгаа. Гэхдээ энэ гэр хорооллыг эртээр үед өөрчилж болох л байсан. Социализмын үед хүртэл өөрчилж болох байсан. Гэтэл энэ дэнжийг нэг хөндөөгөө орхисон бас нэг учир баг шиг байна. Тэгээд энэ газар усны хувьд жишээ нь зайсан толгойг тайрахад маш нандин зүйлийг одоо бид нэр сүтгэцэн гэж ярьдаг байхгүй бас давхар. Тэнд одоо хүрээг дааж исэн нэг одоо хүрээний нийт хүмүүсийн сүсгтэн олон зориулж бүтээсэн том нандин бомбыг тэндээс ухаад гаргацсан байдаг. За баха буцаад болсон л гэж ярьдаг. Гэхдээ
Түүн шиг энэ талхын дэнж бол маш нандин одоо дагшин орон газар байсан. Тэн дээр бүхэл хүрээний тууччлалын яг оршин тогтож амьдарж исэн газар орон байхгүй. Тэгэхээр энийг өөрчлөхөд улам л одоо нөнгө цүсээ нүүр царайгаа өөрчилж байна. Тэгэхээр энэ хуучин хүрээ маягийг өв соёл маягаар нь хадгалаад нэг энэ дэнжээ ингээд энэ чигээр нь гэхдээ хитрхи орчин цагийн барилга байшин харин нэмж барьмааргүй байгаа. Яг л хуучин шургаан гудмын уг нь бол сэргээчээд тэгэд энэ талхын дэнждийг хамаагүй одоо ингээд хөндөс сэндэлгүйгээр гандан дэгчлийг хийдээ тойрсон хүрээний лам нарын одоо оршин тогтнож исэн гэр хорооллоо гэдэг маягаар нь авж үлдвэл бидэнд харин илүү хүнд үзүүлэх юмтай байх юм шиг санагддаг. Бас гандан дэгчлийн хийдийг 1941 онд улсын одоо баг хурлын тогтоолоор анх мэгжиж зунаасах дуганыг хамгаалтын зэрэгэлтэд авсан. Дараа нь 1961 он, 71 он, 94, 98. За тэгээ хамгийн сүүлд одоо 2008 онд гандан дэгчлийн хийдийг яг цогцлбор гэдгээр нь хамгаалтанд авсан байна. Гандан дэгчлийн хийдийг хэрмээ ашин доторх хийдүүдийн цогцлбор гэдгээр нь аваад гандан дэгчлэн хийдийн цогцлбор гэдгээр хамгаалт авсан байна. Тэгээ хамгийн сүүлд 2020 онд засгийн газрын 13 дугаар тогтоолоор бас одоо гандан дэгчлийн хийдийг хамгаалтыг нь одоо шинжилсэн байна. За мөн үүнээс гадна яг тэр одоо гаднах одоо тэр гэр суурьшлийн тэр бүсийг нь болохоор 2001 оны одоо засгийн газрын тогтоолоор одоо 58 га газрыг гисэр сүмтэй хамт тасганы аваатай хамт энэ 58 га газрыг нь бол хамгаалтын бүс тогтоосон. Тэр хамгаалтын өөрөөр хэлбэл гандан дэгчлийн хийдийг тэр хэрмээ ашин дотор байгаа сүмүүдийн хамгаалтанд аваад тэгээд тэр гадна байгаа гэр суурьшлыг нь гисэр сүм тасганы аваатай хамт 58 га газрыг нь 2001 онд засгийн газрын тогтоолоор хамгаалтын бүс тогтоосон. Тэр хамгаалтын бүс тогтооно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энийг дурсгалт газар гэж үзэж байгаа байхгүй. Тэр дурсгалт газар дээр яадаг вэ гэхээр тэн дээр ийм одоо бүс одоо тийм хамгаалтын дэглэм тогтоодог байхгүй. Тэр энийг яана гэсэн үг вэ гэхээр ерөөсөө түүхэн дүр төрхийн одоо өөрчилж болохгүй. Тэрийг яах вэ гэхээр хадгалж хамгаалж үлднэ гэсэн ийм агуулга цаана явчихна гэсэн. Ийм орон зайг хадгална гэдэг өнгөрснөө хамгаалах төдий бус өөрсдийгөө таних ухаан юм. Өндөр барилга, шинчиллийн төрлөг дунд энэ өвөрмөц бүтцийг халахлах бус. Харин түүний онцлогийг хамгаалан үлдээх нь соёлын дархлааг авч үлдэх үндэс билээ. Тэгээ зүгээр архитектурын хувьд ярих юм бол бас гандан бол маш сонирхолтой архитектуртай. Нэг талаасаа бол гандан бол баг тэр чигтээ юм Монгол архитектур давмгаалсан байдаг. Одоо жишээлх юм бол тэр гунгаач ойлон одоо тэр татсангууд нь бол бүгд Монгол загвартай. Одоо гунгаач ойлон, Дасчоомбол, Намрим гэдэг ч юм уу те. Тэр Бадам Ёго татсангууд бол хуучин бол дандаа Монгол загваруудтай. Бүр тэр загваруудыг нь бол бүр өндөргийн үеэс эхэлтэй гэж үздэг. Бүр өндөргийн хийсэн гэж үздэг. Гандан бид нар яагаад яг энэ хിവэр нь хадгалж үлдэх ёстой юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэр 20 дугаар зууны эхэнд байсан тэр нөгөө 700 гаруй 790 гаруй тэр сүм хийдий чи ихэнх нь устдсан байна. Тэгээ дээр нь яг үхээр тэр 790 гаруй хүрээ хийдүүдээс тэр одоо 160 гаруй хүрээнүүдээс ерөөсө цор ганц тэр суурьшлынхаа бүстэй үлдсэн нь бол гандан одоо энэ тэгжлийн хүрээ болоод үлдсэн байна. Тухайн одоо өнгөрсөн цаг үеийн тэртег цаг үеийн одоо нүүр царай болоод тэрийг ингээд чулуун ингээд тоосгоны хүртэл хэрчилж идэв адилаар бид нар ч гэсэн бас ингээд үн цэнтэй ахиж одоо тэрийг байхгүй болгох нь амархан байхгүй юу? Ахиад бүтээн гэдэг бол үнэхээр хэцүү. Одоо энэ бүтээл азар бас яг ингээд үлдсэнтэй адилхан энэ бүтээл дээр байгаа одоо хэсэг босгоо одоо цөөхөн юм үлдсэн биз дээ сая ярихад. Тэгэхээр энэ гандан дэгчлийн хийд маань өөрөө одоо энэ их хүрээг үүсгэхэд тэ шарын шишиг нөлөөр үүсгэхэд гандан дэгчлийн хийд маань бол үнэхээр одоо байж ах хэвээр байхаас аргагүй. Нэг бол одоо цааш нь бүр харин бүр улам сайхан тэр гудмуудын гоё тий яг байгаагаар нь сэргээгээд авч үлдмээр байгаамаа. Сэргээхтэй бас учиртай. Одоо манай хүн сэргээж яа гээд гой хуучны гой ингээд зурагтэй тэр гой үн цэнтэй юмнуудыг бид нар одоо энэ соёл урлаг руугаа одоо бараг л үнэхээр хариг сандж байна л гэж. 90-ад оны ихэр шүү. Гандан дахин төлөлтийг яаж ярьж ирсэн бэ гэхээр гандан шургааг нь хашаатай болгоод
заяа. Тэгээд тэр тогны утаснуудыг яг ерөнхий харагддаггүй болгох гэдэг нь тухайн үед одоо ингээ манд эвлүүлгийн аргаар тэрийг одоо сарниулж алга хийдэг технологи байгаагүй байх л да. Ерөнхийдөө хүрээ хуучин маягаараа өндөр шургаагийн хашаатай том дааман хаалгатай ийм баягаар хид хідэн гудмуудыг баруун зүүн гудмуудыг үлдээгээд энэ бол хүмүүсийг ирээдүйд бид нар кино зураг хийсэн ч тэр хүмүүс ирээд гандан хуучин хүрээний хэм маягийг харсан ч тэр энэ их гоё тэр хуучин хэм маяг хадгалаад байж ия гэж ярьдаг байсан байхгүй. Тэр гандангийн өнөөдрийн одоо ганданг өөрчлөлтний шинжилнэ гэдэг асуудал бол богдтой холбоотой асуудал. Тэгэхээр бид нар богдосоо зөвшөөрөл авсан юм. 10 дугаар богд Монгол хүн байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр богд явцсан там ботгдчих яг үхээр дэлхийн буддын шний тэргүүнүүдийн нэг байхгүй. Далаадам, Банчин богд, Жавцан там ботогт. Энэ хэд чинь буддын шнүүдийн том тэргүүн штэ. Тий. Тэр бид нар хүссэн хүсээгүй 10 дугаар богд насанд хүрэхэд Монгол улс Монголын буддизмын том төв болох гэж штэ. Өмнө ч тийм байсан. Бид нар зүгээр 70 жилд тэрийг алдсан байхгүй. Бага энэ жоохон одоо гандагчлал хийдтэй. Тэрний одоо тэр гэрүүд нь бас байж ээж юм чи одоо нэг одоо 5 3 байлаа гэхэд нэг нь тайраад авч болохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бүх юм зөгцөөрөө байж ээж хоорондоо уялдаа холбоотой байж ээж энэ юм маань үн цэнтэй байдгийг шүү. Үнэхээр бидний халдаж болшгүй үнэт одоо өв соёл юм аа. Өвөг дээдсийн амьдралын ухаан, хот суурьны анхны зохион байгуулалт, Монгол архитектурын өвөрмөц хэв маяг шингэсэн их хүрээний энэ үлдэц нь монголчуудын үнэт өв билээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам үн цэн нь улам тодрох энэ хорон зайг үеийн үед хадгалан хамгаалах нь бидний үүрэг мөн бөгөөд Монгол архитектур давмгайлсан энэхүү өв соёл мөнхөд орших нь дамжиггүй.